Америк Украины төлөөлөгч нар Женев хотноо уулзаж Украины дайныг хэрхэн эзлэх талаар хэлэлцлээ. Америкийн эсэргүүцлээс үл харгалзан Өмнөд Африкт 20 бүлгийн дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө. Хятад улс Япон Тайваны асуудлаар нэгдсэн үндэсний байгууллагад ханджээ. Израилийн дэсэд хүчин Ливан руу гал нээж Хезболла бүлэглэлийн ахлах албан тушаалтныг өгөөжээ. Оройн төргөө зочтой Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Би дэлхийд дахин болж байгаа онцлог үйл явдлуудаас томилон мэдээлэх болно. За эхлээд 4 дахь жилийнхээ нүрийг үзэж байгаа Украины дайныг эзлэх тухай одоогоор болоод байгаа хамгийн дорьтой нөлөө бүхий томоохон уулзалтуудын нэг өнгөрсөн амралтын өдрүүдээр Женев хотод болж өнгөрлөө. Та тодорхойлох юм бол Америк болон Украины дээд түвшний албаныхан Женевд уулзаж Америкаас санал болгосон 28 заал бүхий энхийн төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Уулзалтыг талууд аль аль нь дорьтой ахиц гарсан чухал ач холбогдолтой уулзалт боллоо гэж дүгнэж байгаа юм. Гэхдээ төлөвлөгөөний нарийн заалтууд эцсийн хувилбар нь Америк, Орос, Украин, замун Европын холбооны аль аль нь санал нийлсний дараа олон нийтэд нээлттэй болох төлөвтэй байгаа. Та төлөвлөгөөний эхний хувилбар Орос улбаны улсад хэд давуу тал олгосон байна гэж Украины эрх баригчид замун Европын холбооны томоохон улс орнуудаас болгоомжуулж байгаа гэдгээ уулзалтын өмнө хэлж байсан. Тухайлбал Женевийн уулзалт болохын өмнө Америкийн боловсруулсан анхны 28 заал бүхий энхийн төлөвлөгөөг Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Украины тусгаар тогтнолынхоо төлөө зогсох уу эсвэл Америкийн дэмжлэгээ алдах уу гэсэн хүнд сонголттой нүүр тулж байна гэж дүгнсэн юм. Түүнчлэн Герман улсын канцлер Фридрих Мерц Дональд Трамптай ярилцсан тухайга хэлж байхдаа Европын улс орнууд хүлээн авч болох хэсэг бий. Гэхдээ авах боломжгүй хэсэг ч гэсэн байна гэдгийг хэлсэн. Гэхдээ бид Украинтай нэг байр суурьтай байгаа. Тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн халдшгүй байдлыг дордуулах ёсгүй гэдгийг хэлсэн юм. Намайг Франц улсын Батлан хамгааллын дэд сайд Алис Руфо Украины айрны хэмжээг хязгаарлах нь Америкийн нэгдсэн улсын санал тусгаар тогтнолд халдаж байна гэж үзэж Украиныг өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй байх ёстой гэдгийг тодтогсон байна. Харин нөгөө талд Дональд Трамп уулзалтын өмнө Украиныг Америкийн нэгдсэн улсын ач тусыг ойлгохгүй, талархахгүй байна гэж шүүмжлээд амжсан байна. Тэгвэл уулзалтын дараа Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио төлөвлөгөөг шинжилж өөрчилсөн. Цаашиж гисэн тохирох өөрчлөлтүүд орно гэдгийг хэлсэн байна. Мөн тэрээр ерөнхийлөгч Дональд Трамп Украинд тавьсан энэ пүрэв гараг гэхэд хилцэлд хүрэх тухай шаардлага хатуу заагдсан хугацаа бишээ гэдгийг тодтогсон байна. Мөн түүний хэлснээр одоогоор санал зөрүүлдэж байгаа хэсгийн зарим нь үг хэллэгийн асуудал, зарим нь илүү дээд түвшний улс төрийн шийдвэр шаардсан асуудал, мөлцийн хэсэг нь цаг хугацаа шаардлагатай асуудлуудаа гэж тайлбарласан байна юм. Төлөвлөгөөний нарийн заалтууд тодорхойгүй байгаа ч гэлээ Их Британи, Франц, Герман гэх Европын 3 улс орны бэлтгэсэн Америкийн нэгдсэн улсын төлөвлөгөөний эсрэг санал болгож байгаа хувилбарыг Reuters агентлаг өчигдөр нийтэлсэн байсныг агуулгын хувьд танилцуулъя. Энэхүү баримт бичигт Америкийн төслийг үндэс болгон ашигласан ч гэлээ Европын тал Украины тусгаар тогтнолыг онцлон баталгаажуулж зарим заалтыг зөөлрүүлэн заримыг нь бүрэн хассан байна юм. Тухайлбал Европын хувилбар Америкийн нэгдсэн улсын төслөөс ялгаатай нь ямар ч дефакто Орсын гэсэн ангиллыг хасаж хэлэлцээ фронтын өнөөгийн шугамаас эхлэх ёстой гэсэн зарчмыг тавьсан байна. Гэхдээ Украин газар нутгаа цэргийн хүчээр буцаан авахгүй гэсэн заалт хിവэрүүлсэн ч айлч талд урьдчилсан давуу эрх олгогдохооргүй хэлбэр болж өгсөн байна. Аюулгүй байдлын баталгааны хувьд хоёр талын санал зүрсэн байна. Америкийн хувилбар баталгааг нэлээд бүдэг тодорхой бус хэлбэрээр тусгасан бол Европын талаас хувилбарт Америкийн нэгдсэн улс НАТОгийн 5 дугаар зүйлийн адил аюулгүй байдлын албан баталгаа өгөх шаардлагатай гэж заасан байна. Европын эсрэг саналын бас нэг том ялгаа нь Оросын хөлдөөгцсөн буюу зарцаагдсан хөрөнгийн асуудалд харагдаж байгаа. Америкийн нэгдсэн улсын зүгээс тэдгээр хөрөнгийн 100 тэрбум $1 Америкийн нэгдсэн улсын удирдлага дор хөрөнгө оруулалтанд ашиглаж ашигын талыг нь авсан л гаргасан бол Европын холбоо энэ санааг бүхэлд нь няцааж Оросын хөрөнгө Украины дайны нөхөн төлбөрт бүрэн зориулагдах ёстой гэж тогтоосон байгаа юм а. Дараагийн онцлог мэдээ.
Йоханнесбургт 20 бүлгийн дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө. Энэхүү олон улсын дээд хэмжээний уулзалт нь Африктивд анх удаа зохион байгуулагдсан 20 бүлгийн уулзалт байсан байна. Гэхдээ онцлогчтой нь Америк нэгдсэн улс оролцоогүй гэсэн хэдиж дэлхийн олон улс орнууд тал талаас хамтын ажиллагаагаа баттгсан томоохон арга хэмжээ боллоо гэж оролцогч нар дүгнсэн байна. Тухайлбал Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса уулзалтын үр дүнг сайшааж сэтгэл хангалуун үлдэж байгаа гэдгийг хэлсэн. Баатраар тус хэлэлцээрт оролцогч талуудын нийтлэг зорилго нь тэдний үзэл баримтлалын ялгаанаас илүү чухал болохыг харуулсан уулзалт болж өнгөрлөө гэж дүгнсэн байна. Харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү уулзалтыг бойкотлж уулзалтанд оролцоогүй цорын ганц 20 бүлгийн гишүүн улс болсон байгаа нь энэ. Шалтгааныг нь харах юм бол ерөнхийлөгч Дональд Трамп тайлбарлахдаа Өмнөд Африкт оршин суудаг цагаан арьс иргэдээс газрыг нь хүчээр булаан авч хомроглон амнасанд нь санаатаагаар хүрсэн гэсэн мэдээлэлд үндэслэн оролцохгүй байхаар шийдсэн гэж тайлбарж байгаа юм. Гэхдээ эдгээр мэдээллийг Африкийн улс орнууд худал гүтгэлгээ гэж үздэг байна. Уулзалтын эргэн тойронд болсон онцлог бусад үйл явдлуудыг харвал энэ удаагийн 20 бүлгийн уулзалтаар дараалагч улсыг шилжүүлэх ёслолын арга хэмжээ дутуу эрсийн улмаас болтолгүй өнгөрсөн байна. Дахиадчлан дээд хэмжээний уулзалт бүрийн төгсгөл болдог байсан энэхүү арга хэмжээг эх 7 хоногт алтан бус төвшөнд болох болсныг албаныхан хэлж байгаа юм. Мөн Америк нэгдсэн улс уулзалтанд оролцоогүй тухайд Бразил улсын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва хэлэхдээ Дональд Трамп оролцоогүй нэг их хамаагүй харин ч олон улсын хамтын ажиллагаа урд өмнөхөөс илүү эрчтэй байна гэж тодорхойлсон байна. Үүний зэрэгцээ Герман улсын канцлер засгийн газрын тэргүүн Фридрих Мерц Америкийн энэхүү оролцохгүй гэсэн шийдвэрийг буруу шүүмжиж өгсөн ярилцлаганд дэлхийн хүчний тэнцвэр дэг журам шинжлэгдэж шинэ холбоотон улсууд үүсэж байгааг энэхүү дэд хэмжээний уулзалт харууллаа гэсэн байна. Энэ жилийн 20 бүлгийн дэд хэмжээний уулзалт нь Африктивд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа бэлтгэлийн хувьд ихээхэн ач холбогдолтой болж өнгөрсөн байгаа. Өмнөх 3 уулзалтыг Индонез, Энэтхэг, Бразил улсууд зохион байгуулсан бол дараагийн болох уулзалтыг Америк 2026 онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Уулзалт Флорида мужийн ерөнхийлөгч Дональд Трампын эдлэн газарт болж магадгүй гэсэн таамаглал гарсан байна. Цааш уулзалтын явцад хөндөгдсөн асуудлуудаас дурдвал төлөөлөгч гишүүд дараах хэд хэдэн мөргөлдөөний бүсэд шудраг, цогц, доктортой инх тайвныг зохицлоох тал дээр дуу нэртэй санал нэгдсэн байна. Дурдгдсан бүс нутгуудад Украин, Судан, ардчилсан Конгоос, Палестины эзлэгдсэн нутад дэвсгэр орсон байгаа юм. Үүнд Суданы улсыг дурдсан байгаа нь чухал алхам боллоо гэж олон улсын шинжээчид үзэж байна. Тухайлбал уулзалтыг сурвалжилсан Суданы хэлэл мэдээллийнхэн энэхүү шийдвэр нь 2 гаруй жил үргэлжилсэн Суданы мөргөлдөөнийг олон улсын хэмжээнд дөрвтэй чухалчилж авч үзэн зогсоохыг дуу нэртэй шаардаж үтсэн 20 бүлгийн анхны тохиолдол боллоо гэж дүгнсэн байна. Хятад улс болон Япон улсын хооронд өрнөж байгаа маргаан даамжирч нэгдсэн үндэсний байгууллагад хүрсэн байна. Өнгөрсөн баасан гарагт Бээжингээс Японы ерөнхий сайд Такаичи Санагийн Тайваны талаарх мэдээллийн эсрэг байр суурь нэгдсэн үндэсний байгууллагад албан ёсоор хүргүүлсэн баг юм. Тодорхойлох юм бол Хятадын нэгдсэн үндэсний байгууллага дахь байнгын төлөөлөгч Фу Цон нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт илгээсэн цагтаалда хэрвээ Япон Тайваны хоолойн асуудалд зэвсэгтэйгээр оролцох юм бол энэ нөр халдлага болно гэж үзэхийг мэдгдсэн баг юм. Маргаан энэ сарын ихээр ерөнхий сайдаар дөнгөж томилогдсон Такаичи парламентын байнгын орооны хурлын асуулт хариултын үеэр Хятад Тайванд довтлох юм бол Япон цэргийн хариу арга хэмжээ авах нөхцөл үүсэж магадгүй талаар хэлснээр ихэлсэн байна. Энэ нөр Японы өмнөх удирдагчдын хилдэг байсан юртийн санаа зовниж яана гэсэн хэвшүүл мэдгдлээс нэлээд олон алхам цаашилсан бодиттой хариу арга хэмжээний тухай анх удаа дурдсан явдал байсан гэж хэлж болно. Энэхүү мэдээллийн дараа Хятадын эрх баригчид эсэргүүцлээ илэрхийлж Такаичиг мэдээлэлээ даруй буцаан авахыг шаардсан. Харин Японы талаас мэдээлэлээ эргүүлж аваагүй хിവэрэ байна. Энэ маргаан цааш хурдтай газар авч дипломат маргаанаас хальж худалдаа, аялал жуулчлал, аюулгүй байдлын салбарт хүртэл нөлөөлөхөд түвшинд хүрсэн байна. Хятадын талаас Япон руу зорчихгүй байхыг иргэддээ одоогийн байдлаар анхааруулж байна. Хятадын 3 том агаарын тээвэрлэгч компаниуд Япон чиглэлийн нислэгийн буцаалт өөрчлөлтийг үнгүй хийх аль хэдийн зарласан байна. Энэ жил бүр олон сая жуулчин Хятадаас хүлээн авдаг Япон улсын хувьд аялал жуулчлалын салбарт нь хүчтэй цохилт болох нь бол мэдээж. Түүнчлэн Хятадын боловсролын яам Японд сурч байгаа болон суралцахаар төлөвлөж байгаа иргэдтэй аюулгүй байдлын тухай сэрэмжлүүлэг гаргаж эхэлсэн байна. Мөн Хятадын талаас Японы 2 киноны нээлтийг төр зогсоож Японы далайн бүтээгдэхүүний импортыг хоригдсан байна.
Мөн энэ 7 хоногт болох байсан Япон, Солонгос, Хятад 3 талд соёлын сайд нарын уулзалтыг Хятадын талаас хойшлуулсан байна. Эдгээртээ зэрэгцэн маргаантай газар нутаг болох Сингапург тойрсон зөрчил уцадмал хിവэрэ баг. Өнгөрсөн юм гарагт Хятадын иргэн хамгаалтын дөрвөн хүлэг Японы мэдлийн арлуудын ойролцоох усан бүсэд орж ирсэн Японы их баригчдын хувьд нутаг дэвсгэрийн зөвчлөө гэж үзэхэд хүргэсэн байна. Талуудын хоорондох яриа хэлэлцээрийн тухайд 11-р сарын 18-нд хоёр тал Бээжинд уулзсан ч үр дүнд хүрсэнгүй гэж хэлж болохоор энэхүү уулзалтанд Хятадын төлөөлөгч Лю Жинсун 1919 оны Хятадын оюутнуудын Японы колоничлалын эсрэг тэмцлийн бэлэгдэл болдог заахгүй 5 товчтой Хятад хөрөн өмссөн байсан юм байна. За уулзалтын дараах зургууд дээр тэрээр халаасандаа гараа хийсэн байдалтай байсан дипломат ёсонд нийцсэнгүй гэж шүүмжлэлийг дагуулж байгаа юм. Хятад Японы харилцаа түүхээсээ л хуцадмал байсан гэж хэлж болно. Ялангуяа 19-р зууны төгсгөлөөс 20-р зууны дунд үе хүртэл Японы Хятадын нутагт хийсэн дайн түрэмгийлэл аль аль улсад нь ихээхэн хохирол авчирсан байдаг. Харин Тайваны асуудлын тухайд 1972 он хүртэл Япон Тайваныг Хятадаа гэж хүлээн зөвшөөрч ирсэн ч дараа нь бүгд найрамдах Хятад улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч нэг Хятад зарчмыг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ албан бус эдийн засгийн харилцаагаа Тайвантай хадгалсаар ирсэн байна. Тайваны асуудлаар Япон уламжлалт ёсоор стратегийн тодорхойгүй байр суурь баримталж ирсэн. Хэдийгээр хоёр улсын харьцаа хуцадмал байгаа ч гэлээ хоёр улсын худалдааны хэмжээ ихээ гэдгийг зүгээр орхиж болохгүй байна. Хятадын хувьд Япон нь Америк нэгдсэн улсын дараах 2 дахь том экспортын зах зээл нь. 2024 онд гэхэд Япон Хятад руу 125 тэрбум $, барааг экспортлсон. Нөгөө талд Япон Хятадаас 152 тэрбум $, бараа импортлсон байдаг. Энэ дундаа Японы хувьд далайн бүтээгдэхүүний экспорт нь Хятадын зах зээлээс ихээхэн хамааралтай байдаг лээ. Дараагийн онцлог мэдээ. Израиль улс 11-р сарын 23-нд буюу өчигдөр Бейрутын өмнөд хэсэгт орших Харит Хирик руу агаарын цохилт өгсөн байна. Энэхүү агаарын цохилтын улмаас Хезболлагийн цэргийн ахлах удирдагч Хайтам Али Табтаба амь өргөцсөн байгаа юм. Ливаны эрүүл мэндийн байгууллагаас 5 хүн насарч 28 хүн ширхагдсан гэж мэдээлсэн байна. Энэ нөрөө энэ оны 6-р сараас хойш Израилийн Бейрут руу хийсэн анхны дайралт байсан. Олон сарын турш үргэлжилсэн гал зогсоох гэрээ болон тайван инх цагийг үгээрээ эвцэн хэрэг болж байна гэж бүс нутгийн ажиглагч нар дүгнэж байгаа. Өнгөрсөн жилийн дайны дараа цэргийн ахлах удирдагч Табтабай Хезболлагийн цэргийн хүчийг сэргээн босгохыг оролдож байсан. Дахин дайралт хийх сэдэлтэй байсан энэхүү дайралтыг хийх шалтгаануудын нэг болсон гэж Израилийн талаас үзэж байгаа юм. Түүнчлэн Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху саяны дайралтын тухайд Хезболлаг онилж хийсэн зайлшгүй хийх шаардлагатай цохилт байсан гэж өөрсдөө тайлбарлаж байгаа юм. Энэ оны 3-р сарын 22-ны өдөр өмнөд Ливанаас Израилийн нутаг дэвсгэр рүү 6 пуужин харуулснаар Израиль болон Хезболлагийн хоорондох хуцадмал байдал улам бүр даамжирсан гэж хэлж байна. Израиль энэхүү пуужингийн дайралтанд Хезболлаг бүлэглэлийг буруутгаж тэднийг гал зогсоох гэрээгээ зөрчсөн гэж үтсэн боловч нөгөө талаас Хезболлаг бүлэглэл энэхүү дайралтанд холбоотой гэх мэдээллийг өгөөсгөж Израилийг тэднэрөө довтлох шалтгаан болгон ашиглаж байна гэж байсан. Ливан улсын цэргийн хүчин хожим нь энэ хэрэгээр с ิจ гтнүүдийг болон түүний дотор Хамас бүлэглэлтэй холбоотой 3 этгээдийг баривчилсан байдаг. Харин энэ удаагийн дайралтын тухайд амрагдсан Табтабайн Хезболлаг бүлэглэлийн чухал нөлөө бүхий өнөр албан тушаалтан байсан юм байна. Ливан улсын ерөнхийлөгч Жозеф Аун хүртэл энэ халдлагад Израилийг буруу шааж томоохон зөрчил мөргөлдөөнийг дуудах аюултай болохыг анхааруулж байгаа юм. Дүгнэлт хэлбэл энэ агаарын цохилт нь Израиль болон Хезболлаг бүлэглэлийн хоорондох хэдийн эмзэг докторгүй харилцааг эрсдэлд оруулахад хүргэж байгаа юм. Израиль улсынхаа аюулгүй байдлыг энэ тэргүүнд тавин энэхүү халдлагыг хийсэн гэж тайлбарж байгаа бол нөгөө тал Ливан улс болон Хезболлаг бүлэглэл Израилийг гал зогсоох гэрээг ноцтой зөрчсөн мөн хамтын харилцаанд занал хийрэл үүсгэсэн гэж буруутгасан байдалтай байгаа юм. Өнөөдрийн сүүлийн хандлах мэдээ. Бангладеш улсад улс төрийн нөхцөл байдал тун эмзэг докторгүй байна гэж хэлж болохоор нь Бангладеш улс хууль сахиулах байгууллынх нь өнөөдөр энэтхгээс 3 дахь удаага Бангладешийн экс ерөнхий сайд Шейх Хасинаг нутагт нь буцаахыг шаардаж байгаа юм. Энэхүү хэргийн тухайд өнгөрсөн жил болж өнгөрсөн Бангладеш болж өнгөрсөн засгийн газрын эсрэг залуусын жагсаалыг хүч ашиглан дарахад гар бие оролцсон гэх хэрэгээр тус улсын шүүх Шейх Хасинад цаазын ял оноогоод байгаа. Энэхүү шийдвэрийн улмаас Хасина энэтхэг улс руу дөрвсөн учраас Бангладеш улсын засгийн газраас түүнийг албадан буцаах хүсэлтийг энэтхэгт тавиад байгаа юм.
11-р сарын 23-нд буюу өчигдрийн байдлаар Бангладеш улс албан ёсоор энэтхэгийн засгийн газарт захидал илгээж 2 улсын хооронд 2013 онд байгуулагдсан тухайн орны хуулийг зөрчсөн гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээний дагуу Хасинаг нутагт нь яаралтай буцааж өгөх хүсэлтийг гаргасан байна. Харин хүсэлтэнд Хасинатай нэр холбогдсон дотоод хэргийн яамны сайд асан Асад Узаман хан Каналч хүн нэр нь дурддагдсан байна. Бангладешийн гадаад хэргийн яам улс төрийн гэмт хэрэгтнүүдийг нэтэг улс өөртөө орнуулсаар байгаа нь хоёр улсын найрсаг харилцаанд муугаар нөлөөлж шударга ёсыг үл тоомсолсон ноцтой үйлдэлээ гэж харж байгаа юм байна. Харин нэтэг улс одоогоор Хасинаг буцаан өгөхөөс татгалзаж байгаа ч гэлээ шүүгийн шийдвэрийг анхааралтай авсан гэдгийг хэлж байна. Энэтхэгийн зүгээс баримталж байгаа байр суурийн хувьд Бангладеш улсад төрийн доктортой байдал тухайн бүс нутгийн их тайвныг хадгалахыг зорихын хажуугаар тус улсын урт хугацааны стратегийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх хэрэгтэй гэж харж байгаа юм байна. Гэхдээ энэтхэгийн засгийн газар цаазаар авахял авсан хуучин төрийн тэргүүнийг буцаах нь хууль эргэцэн болоод нэр хүндийн хувьд эрсдэлтэй учраас эргэлзэж байж магадгүй. Тодорхойлох юм бол энэтхэг улс нь тусгаар тогтносон цагаас хойш дөрвөстийг тэр дундаа гэмт хэрэгт нэр холбогдсон дөрвөстийг хүмүүлийн үүднээс хүлээн авч нутаг буцаах шаардлага гарвал хууль дүрмийнхэн дагуу хүний эрхийн зөрчил гаргахгүйгээр зохицуулсаар ирсэн улс аа. Нутагтаа цаазаар авах ял сонсоод байгаа Хасинаг буцаан хүн дөрөвчдөд энэтхэг улс аюулгүй оргинох газар биш гэх ойлголт өгөхөөс гадна хүний эрхийн активистууд олон улсын хүний эрхийн байгууллагуудаас ширүүн шүүмжлэлт дагуулж магадгүй. Нэмэн дуртад Хасина нэгэн цагт тухайн бүс нутгийнхаа энэтхэгийн хамгийн итгэл түншүүдийн нэг байсан. Харин одоо түүнийг шилжүүлэн өгөх нь энэтхэгийн Бангладеш дахь нөлөөг сулруулж болзошгүй. Учир нь Бангладешт одоо хүртэл Шейх Хасинаг дэмжигчд болон түүний намын байр суурь нөлөө их хിവэрэ байгаа. Үндсэндээ энэтхэг улс олон улсаас ирэх шүүмжлэлээс зайлс хийхийн зэрэгцээ Бангладештай хамтын ажиллагаагаа харилцаагаа зохицуулах шаардлагатай тулгарч байгаа нь энэ. Гэмт хэрэгтнүүдийг нүүлгэн шилжүүлэх хүсэлтийн улмаас хоёр улсын хооронд хуцадмал байдал үүсэх нөхцөл бүрдээд байна гэсэн. Гэхдээ 11-р сарын 19-наас 20-ны хооронд болсон бүс нутгийн дэд хэмжээний уулзалтын үеэр энэтхэг болон Бангладешийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхнөр уулзсан байгаа. Энэ нөрөө яриа хэлэлцээр хийх хүсэлтэй байгааг харуулж байгаа юм. Бангладеш улсын дотоод нөхцөл байдлын тухайд Нобелийн шагналт Мухаммед Юнусаар ахлуулсан Бангладешийн төр засгийн газар шудраг ёсыг тогтоож улс төрийн гэмт хэрэгтнүүдэд хариуцлагыг нь хүлээлгэх шаардлагатай иргэдийн өмнө тулгараад байгаа юм. Эх оны ихээр болох сонгуультай холбогдуулан нэр дурддагдсан гэмт хэрэгтнүүдийг нүүлгэн шилжүүлэх, хариуцлага тооцох асуудал нь улс төрийн маргааны гол сэдэв болох магадaltaй гарна. Мэдээ үргэлжлүүлж байгаа энэ хэсэгт зарим мэдээллийг давчаар хүргэх болно. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Нью-Йорк хотын шинээр сонгогдсон дарга Зохран Мамдани нар анх удаа цагаан ордонд уулзлаа. Сонгуулийн үеэр нэг нэгнээ тун хурцаар шүүмжилж байсан тэдний анхны нүүр тулсан уулзалт харьцангуй эерэг уур амьсгалтай болж өнгөрсөн байна. Дональд Трамп Мамданиг дэмжиж илэрхийлж Мамданы улс төрийн зөрчлөөс үл хамааран амжиргааны үртгийг бууруулах асуудлаар хамтран ажиллах боломж байгааг хэлж байлаа. Бразил улсын Белем хотод болсон COP30 уур амьсгалын дэд хэмжээний уулзалт чулуужсан түвшний хэрэглээг бууруулах талаар тодорхой шийдэлгүйгээр өнгөртлөө. Их Британи болон Европын холбооны улс орнууд тэргүүтээ 80 гаруй улс чулуужсан түвшний хэрэглээг хурцтай бууруулахыг шаардсан ч нефт экспортлогч орнууд эдийн засгийн өсөлтөө илүүд үтсэн байр суурьтай байжээ. Үүнтэй зэрэгцэн энэ жил Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу Парисын хэлэлцээрээс гарахаар болсон тул COP30-д ямар ч төлөөлөл илгээгээгүй нь уур амьсгалын өөрчлөлтийн зорилтуудыг хоёр татсан хэрэг болж байна. Газрын дөрөвс Америкийн нэгдсэн улсын зуучлалаар байгуулагдсан газ зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш Израиль улс 44 хоногийн хугацаанд 497 удаа зөрчил гаргасан гэж Палестины талаас мэдээллээ. Эдгээр хааллын улмаас 342 хүн амь өргөцсөн байна. Зөвхөн өнгөрсөн бям гарал гэхэд Израилийн цохилтоор 24 хүн амиа алдаж 87 хүн шахагджээ. Орос улбаны улсын төв банк улсын төсвийн алдагдлыг нөхөх ажиллагааны хүрээнд анх удаа албан ёсоор алт борлуулж эхэлсэн талаар мэдээллээ. Орос улс 2300 тонн алтын нөөцтэй гэгддэг ба энэ нь дэлхийд 5 дугаар бичигдэх нөөц юм. Ингэхдээ үндэсний баялагын санд 405.7 тонн алт байдгаас сангийн яам Украин дахь дайны улмаас төсвийн алдагдлыг нөхөхөөр 232 тонн алтыг зарсан байгаа нь одоо 173 тонныг үлдээгээд байгаа юм. Төв банк алт худалдах хэмжээгээ тодорхой хэлээгүй ч дотоодын алтны зах зээлийн хөрөг чадвар нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.
Та бүхэн гадаад мэдээний хөтөлбөрийг мань хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.